Winning болон Bryce Johnson. За хоёр төвийн тоглогчийн тулаан өнөдөр гоё болохоор харагдаж байна да. Эхний тоглолтог дахин United бол хийгээдсэн. Гэсэн байна. Ер нь түүний тоглолт минут бол их цөөрчөөд байсан. Bryce Johnson алхамдаа томруулаад яваад байна. Гэхдээ Chadwin-ийн ихний төвхөнд байсан бол гараанд гараад ашиглаж авсан. Дүнтэй тоглолтыг үзүүлсэн 3 онооны шийдэлтэн онортой болсон. Болор хэлтэн 3 оноо авлаа. зөөр мэдрэг бэртэл авчуу гэсэн өнөөдрийн тоглолтод оролцож байгаа. Харьцангуй гайгүй байна да. За Bryce Johnson болор хэлтэн тэн баруун тоглосон онортой болсон. 2-1 авлаа. Үзэлбоо тулгын өшөө Батэрд хамгаалж эхлүүлж байгаа гоё дамжуулсан. Хараатай гоё Байрлал руу оруулж байгаа да. Bryce Johnson үнийг гоё шилжүүллээ. Bryce ойрцсон. Буцаад өгсөн. Bryce Johnson 3 онооны шийдэлтэн онортой болсон. Энэ хөлбөр бол яг дахин найтаас яг тэнд очиод дамжуулъя гэж хэлж байна тий. Тэрнээс ямар нэг алдаа мадаггүй. Дамжуул болор эрдэн дээр болор эрдэн зөрөөд орсон дайраа довтлон онортой болсон. Гоё довтлогоо байлаа. McDaniels аваа чийдсэн шийдэлтэн онортой болсон. 3 оног багт авчирлаа. McDaniels цагны нөгөө талаас ямар уран төгсгөлээ. 40 он авсан гэдэг бол. Нант дамжуулалт нь эзэндээ ирсэндээ довтлон онортой болсон. 2 оног. Бачны багт авчирлаа. Эхний энэ удаад Солонгосын эсрэг 2 дахь хамгаалагч ирсэн надад гаргажээ. За орчлоо шилдэг гүйцэтгэр болсон. Солонгосын эсрэг дамжуулалтыг гаргаад өгсөн инх баясгалан 3 онооны шийдэлтэн онортой болсон. За McDaniels-ийн антнисэн. За тийний хамгаалалт тун сайн болсон. Балжинэм 3 онооны шидэлтэн амжилттай хариу гүндэр дөрмөглөө. Шалдаж өгсөн дамжуулалт Балжинэм. За од хоёрын эсрэг шахаад ямар гоё довтлогоо вэ. Дамжуулалт нь хоорондоо ойлголцсонгүй. Инх баясгалан урд гараад ирсэн. Инх баясгалан 2 нь авсан. 23 дээр McDaniels Winning дөгсөн. За Winning сууч орж ирсэн харъя. Довтлон онортой болсон. Winning 2 нь авлаа. Хоёр хамгаалагчийг татсан доор Bryce Johnson илүүхээ явсан. Энэ хоёр тоглогч ингэж за хоёр легионер бие биенээр стан тавьсан. Winning баруун дээрээ довтлон онортой болсон. За нэг суучаа гараад ирсэн. Тэнэс ойрхон байх хэрэгтэй дээ. Нэлсэн төргсөн довтлон оногч бас нэмээд 2-1 явсан. За McDaniels таших ёстой байлаа да. Chadwin-ийн 2 дахь боломжийг үсгээ гаргасан. McDaniels хангалттай зай гараад ирсэн. Голын зай шидэлтэн амжилттай болсон. Энэ үед дахиад татж байгаа. Анх нээсэн тоглолтыг дараах ихлүүлж байгаа. Довтлон онортой болсон. Амар хийжлээ. Bryce за нэг болцсон л байгаа да. Ер нь хэд хэдэн тоглолт алдсан байгаа. Дундын шийдэлтэн онортой болсон. Хариуг нь ярьлаа. Чадамжтай. Болор эрдэнэ толгой эсрэг зүүндээ яваад орсон. Алдаа салгаж байна. Багийн алдаа дөрвөөстэй шуугаа. Чадсан. McDaniels болор руугээд орсон. Довтлогыг тооцож байгаа юм байна. Нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэхээр боллоо. Яасан гоё хөдөлгөөнүүд дамжуулч гисэн гоё ирсэн. Сумья азрах холын зай шидэлтний хянуудаа амжилттай болсон. Дархын United оноо дөрвөлтэй болсон. Болор эрдэнэ McDaniels-ийн слоныг авсан. Bryce-ийн эсрэг зай гармаг шийдсэн шийдэлтэн онортой боллоо. Ганц олон цаана өгсөн. Антнисэн баруун дээрээ явсан зарим нэг талаас довтлог номжтой олгсон. Довтлог юу болсон таслагдсан. Нэг эсрэг нэг идэрж авахлан довтлог номжтой 2-1 авлаа. Задарч байна. Болор эрдэнэ зай гараад ирсэн илүү найдвартай шидэгчийг суулсан да. Шийдвэрч гисэн зүг байлаа. Хүмүүн алдах төгсөн шахаад явчих боломжтой. Довтлог номжтой болсон амархан байна. Анхан тоглож ирсэн. Таслагдлаа. 3 эсрэг нэг довтлогоонд McDaniels явцаад болор эрдэнэ татгалсан. Довтлох амжилттай. Довтлооны цаг дуусч байгаа мөнх цолбоо хөөргөд явуулсан. Идэрж авахлан зай гарч ин даш учир гарч 3 оноо шийдэлтэн дээр гарсан учраас нөгөө талд шийдэлтэн амжилттай боллоо. Тийм. Плейнд ямар орох вэ гэдэг нь бүр илүү сонирхол татж байна. Chadwin за өөрхөн байр дээр ирсэн довтлог амжилттай болгож чадсан. Плейнгээд славсан. За болор эрдэнэ дээр бөмбөг ирж байгаа юм байна. Болор эрдэнэ хамгаалагчтай явуулсан 3 оноо шидэлт зэрэг дуулсан. Болж байна.
Дундын зай шидэлт амжилттай болсон. За үнэхээр мэдэрчжээ юм. Хийж байгаа хөдөлгөөн дөрөөсөн шидэл. Амар юм болно. Та бүхэн PS-ийн 3-аар хүлээж авч үзээрэй. Бөмбөг таслагдсан, довтлогоо оноочтой болсон. 2-1. Өнгөл цаана ирсэн дээ. Ням цогт зүүн явсан, довтлогоо оноочтой болсон. Чухал үед залуу тоглож чийж шүү. Мөцөс боо. За зүүндээ хөдөлсөн Венингийн гарыг давуулсан. Довтлогоо амжилттай болсон нэмэлт шидэлтийг үүсгэнэ. За Венинг ер нь сэлгээрээ боллоо. Сумын азар. За хийсэнгүүтээ Балжиньям эцэст нь нэг юм 2 авсан. Түлээ дугталтын бэлгээ аваарай. Дамжуултууд гоо явж байна. Нэг баясгалан 3 ононы шийдэлт нь унсан. За энэ хойсолтыг үүсэж найдвартай Дамжуултууд явсаар Венинг дээр ирсэн. Венинг дамжуулт ням цогт зөрөөд орсон довтлогоо оноочтой болсон. Энийг бол одоо багийн нэг довтлогоос олон руу нэмсгтийн эсрэг. За зүүндээ явсан да Венингийн гарыг ахин нэг удаа давуулчлаа. Нэмэлт шидэлтийг үүсгэн. тоглож байгаа гэж ярьж исэн. Довтлогоо оноочтой нэмэлтний шийдэлтийг дашиж ирэхээр боллоо. Довтлогооны секунд маш ихээр хорогдсон. 20 хамгаалж ирсэн эвгүй байдал Мактенс орсон гараад ирсэн довтлогоо оноочтой боллоо. Энэ зато мөв залбаа идэрж авахлан юм батхгүй шидэндээ 3 ононы шийдэлт нь оноочтой болсон. Самардаад орж байна. Өнөө шумнаас гоё ойлгоцсон довтлогоо оноочтой болсон. Бас задгаас дэх юм аа. Хоёр хамгаалж байхгүй. Bryce шийдэлт нь амжилтгүй бас 2 боломж олдчихлоо. 2-1 авлаа сумын азар. Тийм. За энэ хойсолтын байрлал давуу дороо бөмбөгийг авцсан довтлогоо амжилттай. За Антони Несиг ч юм уу Болор эрдэнэ. Нэг баясгалан дундын шийдэл төөрөөд явсан оноочтой боллоо. Багийн дийдрүүдийн ослол чухал үед. За эргээд дамжуулт тулга дээр ирсэн. Тулга 3 оноо шидэлтний амжилттай болсон. Тоглоом нэг даваад нь энэ байгаа. Бүр яг дугад ууцаар нь тэрчж байгаа харагдсан. Тоглоом оноочтой болсон. Тийм, энэ залуу юу вэ дөхөн. За хамгаалагч ямартай сойсон шүү. Мөнхтөл өөрөө дайраад явсан довтлогоо оноочтой болсон. Нэмэлтний шийдэлтийн Үүсгэлэн 3 хамгаалагчаас урагшаа явуулсан дамжуулт Мактениас маш хүчтэй төгсгсөн. Залуурлага хот нэлийн тулга залаад өгсөн идэрж авахлан 3 ононы шийдэлт нь оноочтой болсон. Энэхүү тоглолт өндөрч байна үзэгчтэй. 85-83 Элдд Майнерс дарахын найтыг болгож авлаа. Ээлжтэй хожлоо байгуулснаар тэдний хөвж бас өмнөх тоглолт нь хожигдсон байсан. Таануу тоглолтоо энэ тоглолтоор ямартай хожил болгож засч чадлаа. Харин Дархан Юнайтогийн хөвж энэ үйлрэлд 8 дахь удаага 5 онооны дотор өрсөлдөгч багтаа хожигдлоо.